Хасхан үзэгчтэй өнөөдөр манай нэвтрүүлэгт онон улс голын сав газрын захиргааны дарга баяр тогтох хүрэлцэн ирсэн байна. Тань энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. За хүн бас дэлхийн усны өдрийн мэнд хүргэе. За эхлээд хоёулаа сав газрын тухай ойлголтын талаар хүмүүст ойлголт өгье гэж бодож байна. Сав газар, сав гэхээр ямар нэгэн зүйлийг агуулах нь тийм. Тэгэхээр усны сав гэхээр ус агуулах тийм багтаамж энэ тухай ярих нь л та. Монгол улсад бол ер нь бол 29 сав газар хуваагддаг. 21 сав газрын захиргаа бол 29 сав газрын усны нөхцөл хэмжээний төлөвлөлтийг хариуцсан ажилладаг. Тэгэхээр ихэнх сав газар маань томоохон гол мөрнөөр нэрлэгдсэн байдаг. Тэгэхээр тухайн нэрлэгдэж байгаа том голын нийт усыг цуглуулж агуулах тэр сав гэдгээр нь ойлгож болох юм. Тогоогоор ярих юм бол одоо тогооны ийм агуул сав бол ийм хөмөрсөн юу байгаа шүү дээ. Хөнхөр байгаа шүү дээ. Тэгэхээр аль хэсэгт нь ус ихэд тогооныхоо ёроодор гүйдэгтэй адилхан сав газартаа бол нийт жижиг гол бурлаг усны нөөц маань бол алсуураа тэр нэг том голоо тижээж тэрний усны нөөцийг бүрдүүлж идэг юм ойлголтын тухай сав газар гэж ярьж байгаа юм л да. Онон улс голын одоо сав газрын ойлголтыг та өгөөч. За манай сав газрын захиргаа бол онон болон уулз гэдэг хоёр өөр голын сав газрыг хариуцдаг. За онон голын сав газар маань бол онон голын халуун арчмаас ихтэй онон гол маань бол урсаад Оросын холбооны улсаар дамжиж шилхэн мөрөнтэй нийлээд амар мөрөн их болдог. Онцлогтой. За улс гол маань бол Монгол орны Хэнтэй аймгийн Нориулын сумын нутгаас урсаад Оросын холбооны улсын баруун тайрны орон зутгадаг онцлогтой. Энэ гол маань бол жишээ нь улс гол маань 510 км урсахтаа бол нийтдээ 38 км квадрат талбайд бол ус хураан цуглуулж урсцыг бий болгодог байна. Онон голын маань бол нийтдээ 90 мянган км квадрат талбайтай гэхдээ Монгол орны хувьд бол 50 мянган км квадрат ус сурах талбай жишээлбэл цуглуулж идэг юм онцлогтой юм байгаа. Тэгээ энэтэйгээр холбоотойгоор онон гол маань бол илүү хангай талын гол бол манай улс голын сав газар маань илүү талын хээрийн бүсд оршдог юм хоёр өөр экосистем гол та. Тэгэхээр энэний усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт хамгааллын төлөвлөгөө бол их эрсдэс бас өөр онцлогтой байдаг юм аа. Усны нөөцийн нэгдсэн менежмент нь юу вэ? За ер нь альва дэлхийн улс орнууд гэсэн нэг олон улс орнд дамсан гол томоохон гол мөрөнд урсч яадаг. Тэгэхээр голын их мөрний ихэнд байгаа улс орн ашиглалтаа нэмэгдүүлээд хамгаалтаа орхигдуулбал нэг голын адагт байгаа хэсэгт маань усны хүртээмжийн асуудал яригддаг. Тийм болохоор голын ихэндж байгаа, дундж байгаа, адагтж байгаа хүмүүс хоорондоо ярилцж усны нөөцөд жиг товирлож яаж одоо тэгш хүртээмжтэй ашиглах вэ? Яаж тэр голын усаа хамгаалах вэ гэдгээр хамтран ярилцах зайлшгүй шаардлага үүсдэг юм байна л да. Тийм учраас бол бүгд ингээд хамтдаа ярилцж хагаад нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэж боловсруулж аль хэсэгтээ жишээлбэл хамгааллын илүү төлөвлөгөө өгөх юм бэ. Тэр хэсэгт нь илүү тулгамдсан асуудал ихтэй байгаа гэж байна. Тулгамдсан асуудыг яаж шийдэх вэ гэдэг бүгд ярилцдаг. За тэр хэсэгт нь ашиглалт их байгуул ашиглалтыг яаж бууруулж болох вэ? Тэгээ усны хүртээмж хөрөлцөхгүй байгаа эсвэл тэнд дутагдаад байгаа хэсэгтээ усаа яаж хөргөх үү гэдэг асуудыг хамтдаа ярилцдаг ийм онцлогтой. Тэгэхээр энэ бол нэг сав газрын захиргаа юм уу төрийн нэг байгууллагын төлөвлөгөөхөөс илүү гол усны дагаж амьдарч байгаа бүх хүмүүсийн одоо хамтын ажиллагааны төлөвлөлт гэж ойлгох хэрэгтэй юм байна. Монголын эрдэнэс бол нэг гол усныхан гэж их ярьдаг ард түмэн шүү дээ. Тэгэхээр дэлхийд бол усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө гэж төлөвлөлт гэж энэ ойлголт гарахаас өмнө монголчууд бол энэ төлөө ойлголттой байсан байна. Тэгэхээр нэг гол усныхан гэж ярьдаг. Нэг голын хүүхдүүд гэдэг яриа байдаг юм өөр их эрдэнэс энэ уламжлалыг сайн мэддэг байсан байна. Монголчуудын бас нэг эрдэнэ үг байдаг л да. Голын хөндийн ихэнд арчаа мотой альбуу буулгаа гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл голын ихэнд бохирд үүсвэл голын адгаа хүртэл тэр бохирдол явагдана гэдэг л ойлголт байсан учраас голын ихнээс нь адгаа хүртэл хамгаалах тухай ойлголт байсан байна. Тэгэхээр энийг илүү шинжлэх ухааншуулаад олон улсын олон орны нэг оролцоотой болж ирсэн үг л усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт гэж ойлголт болгож
сүүлийн үед авч үзэж ярьж байна л да. Та хүрт тэгш хүртээмжтэй гэж ярьж байна шүү дээ. Энэ жилийн дэлхийн усны өдрийн гол онцлог нь яг юу вэ? Танах ямар үйл ажиллагаа зохион байгуулж байсан бэ? За энэ жилийн усны өдрийн бол өөрөө бол ус ба тэгш хүртээмж гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүх хүнд хүнээс гадна зөвхөн дэлхий дээр хүн бас ганцаараа амьдардаггүй. Тэгээд дэлхий дээр бол амьтд байна. Тэгээд ургамал байна. Ус шаардлагатай их олон төрлийн оролцоонууд байна тийм үү. Тэгээд бүгдэнд нь яаж усыг тэгш хүртээмжтэй явах вэ? Аль нэг нь даваа адил биелэхгүйгээр нэг нь эдгүй их хэд хэрэглээ үүсэхгүйгээр яаж хоорондоо хамтран ажиллах талаар илүү их ярилцсан гэсэн үг. За тэгэхээр бид нар бол энэтэй холбоотойгоор бол дэлхийн усны өдрийн тэмдэглэл өнгөрүүлэх төлөвлөлтөө гаргаад ажиллаж эхлээд байна. Зарим хэсэгт маань бол усны нөөцийг бол илүү их ашиглаж байгаа салбарууд бол байна. Гэтэл усны нөөцийн хүртээмж ус багтай усны хэрэглээ одоо нөгөө ус хэрэгцээ шаардлагатай юм салбарууд байна. Тэгэхээр энэ хоорондын уялдаа холбоог илүү их ярих тийм дэлхийн усны өдрийн онцлог болж байгаа юм уу та? Тулгамдж байгаа асуудал юу вэ? За тулгамдж байгаа асуудал бол салбар болгонд бол өөр байна. Манай орны хувьд бол хөдөө аж ахуйн салбар, мал аж ахуйн салбар усыг маш их хэрэгжилж байгаа. Энэний дараагийн салбар бол уул уурхайн салбар байдаг. Хүмүүс бол уул уурхайн салбарын ус ашиглалтыг үл мэддэг, байгаль орчныг бохирдуулж ус хэрэгжилж гин гэж ойлгоод байдаг. Уул уурхайн усыг бохирдуулж байгаа гэж яриад байгаа. Тийм. Тэгтэл энэс дутгааргүй, тэрнээс том хэрэглэгч бол мал аж ахуй өөрөө байгаа. Тэгэхээр бид нэр бас цаашдаа бас энэ монголчуудын уламжлалт мал аж ахуй яг уламжлалаар байна уу гэдгийг бас бодлох шаардлагатай байгаа. Бидний бас нөгөө амьдралын нөгөө нийгмийн хөгжлийн явцад бол бэлчээрийн мал аж ахуй маань бас жоохон эрдэжсээд суурь шимэл жимшиг, бэлчээрийн жимшиг эсвэл бүр уламжлалын нөгөө яг байгаль дээлтэй Монгол ухаанаар амьдарч байсан тэр ухаан бас алдагдчихад байгаа нүдэ гэж харж байгаа. Жишээлбэл өний хүүхэд багт бол манай өвөө эмээ дээр ярьдаг байсан нөгөө голын татмын өвс юм да. Одоо хяаг гэдэг малд юугаа гişin тэжээлгүй гол руу ер нь малаа бүү оруулаа гэж ярьдаг байсан бол сүүлийн үед малчд маань бол гол руугаа их шахаж буугаад гол усундаа нөгөө малаа их тууж оруулдаг хариулахгүй болгоцсон. Тэгэнгүүт нөгөө гол усын тийм мал маань очиж бас бохирдуулаад амааны бохирд дээр үсгдэг нөхцлөлүүд үүсэж эхэлсэн байна л да. Тэгэхээр энийгээ бол нөгөө уламжлалын алдагдал маань эргээд нөгөө монголчуудын яриад байгаа яг бэлчээрийн мал аж ахуйн үндсэн хэв шинж буюу нөгөө байгаль ээлтэй амьдрах амьдралын хэв маягийг бас эвдээд байгаа. Хуучин бол жилийн 4 удирал бол ингээ ээжлийн сэлгэн үүдэлдэг. Өдөр болгоны жишээ мал амарлага нь бол тухайн малын нөгөө шимт тэжээлбэн бодисыг агуулж байгаа тэр бэлчээрийн ургамлын бүрхөвчээс шалтгаалаад бэлчээр зохицуулт их сайтай байсан юм байна гэж өвгдөөцийнхээ уламжлалыг судлаад үзэхээр бол харагдаад байдаг. Жишээлбэл намар эрт нөгөө ямар тарга үүсгэхээс шалтгаалаад тийм ургамал идүүлнэ гэдэг нөгөө уулын аль хэсэг рүүгээ бэлчээх үү, тал руугаа бэлчээх үү гэдэг сонголт ихтэй. Тэрийг өөртөө ингэж малаа ингэж тууж явж бэлчээгээд тэр нөгөө махан таргыг авахлаад дараа нь өөхөн таргыг авахлаад таргын тогтоох энэ бүх ингэж бүр шинжлэх ухаанчсан өвөг уламжлалаар явж исэн байна. Одоо бол бид нэр гэрээс нэг хорооноос малаа тууж гаргаад орхичдаг. Тэгээ мал маань бол за хоорондоо нийлүүлэхгүй гээд за зүүнчээ баруунчээ гаргаад тэгээ орхичдаг. Гэтэл энэ маань бол нөгөө бидний ярьж ирсэн нөгөө тэр нөгөө малыг жилийн 4 удиралд нь одоо их нарийн бодлогоор одоо өсгөжсэн бол бодлоготой бас зөрөлдөд байна. Хоёрдугаар нь болохоор хэд ингээд суурьшмал нэг одоо нөгөө талбайд малаа бөөгнүүлж ингээд жилийн 4 удирал за сүүлд нэг өвлжөө туслан гэж хоёр л нэг бэлчээр сэлгэдэг болчих л дээ. За гисэн сар гаргаад хүүхдүүд сургууль цуглах үеэр өвлжөндөө бошиж байгаа. Тэгээд 6 сар гартал бол ер нь өвлжөнөөс хөдлөхгүй байгаа юм л да. Тэгэхээр энэ олон сар нэг газар малзаа бэлчээгээд байхаар бэлчээрийн даасан асуудал яриад эхэлж байгаа. За дээрэс нэг отор нүүдлэр явхаа болоод цуслан дээр гарахаараа бас л тэнд 6 сарын дундуур цусландаа гараад 9 сарын дунд хүртэл нэг л нутагтаа бэлчээр хийгээд штэ. Тэгэхээр тэнд бас бэлчээрийн даацсан асуудал яригдаад байгаа. Тэгэхээр малын тоо толгойн хойноос бас их хөөцөлдөж байгаа нэргээд нэг
бэлчээрийн талхтал үүсгээд байна. Тэгэхээр бэлчээр энэ талхтал үүсгээр усны нөөц бас нөлөөлөд байгаа. Энэ зарим газарт анзаардаг л да. Жишээлбэл уулз голын яг эрэг дагуу цөлжилт явагдаж байгаа газрууд байна. Яг голын эрэг дагуу болохоор усны нөөц ихтэй байтал яагаад ингэ цөлжилчихөө гэдэг бас их гайхдаг байсан л да. Тэг ингээд очиод тэр хавийн хүмүүстэй ярилцаад эсвэл эдэнтэн судлаачтай аваачаад ярилцаад ингээд суухаар бидний нөгөө эвдэгдээд байгаа соёл уламжлал маань ирээд сөрөг нөлөөлүүлээд байгаа юм байна гэж бодож байгаа. Нөгөө тодорхой хэмжээнд улирлын цэвдэг хэрэгтэй байдаг. Нөгөө цэвдэг гэдэг маань тех харацт үүсэж байгаа нөхцөл шүү дээ, мөсөлт шүү дээ. Тэгэхээр нөгөө улирлын нөгөө мөсөлтийг хамгийн удаан барьдаг юм нь болохоор хавар нөгөө ургамлын бүрхөвч юм өөрөө нарны тусгалтаас хамгаалаад мөсөлтийг барьж идэг багт энд нөгөө малаа олон сараар бэлчээчээр нөгөө ургамлын бүрхөвчийн маань нөгөө сахлаг те өтгөн байдал нь алдагдаад намхан дачир болоод эхлэх үед нөгөө нарны тусгал маань шууд газар хөрсөнд мөсөлтийг нөгөө хайлуулаад эхэлчихсэн гэсэн. Тэгэхээр нөгөө тодорхой хэмжээний нөгөө эс шороомны бүтцийг чинь нөгөө мөсөлт чинь барьж байгаа шүү дээ. Энэ барьж байгаа мөсөлт байхгүй болохоор нөгөө шороо юу маань элсний маань ингээд сул болоод хөрсөөрөө эргэлдээд байгаа. Хөрсөөрөө эргэлзээр газар доороос нэг элсэн төрж гарч ирээд элсэрхэг нөхцөл байдал үүсэж байна. Тэгээд энэ шинэ төрс муудаад ирэхээ үед нөгөө ургамлын маань ашигтай мал ашигтай ч юм уу нөгөө бүтц баг болоод олон тооны нөгөө эмийн ургамалтай шим жижигтэй олон настай ургамал зөнхөлдсөн талбай маань эргээд нэг настай ургамал за мал ашиггүй ч юм уу те эм ургамал зөнхөлдөг болж эхэлж байна. Нэг настай ургамал зөнхөлдөд ирэхээр нөгөө үндэсний бүтц нь их сул болчихж байна гэсэн. Үндэсний бүтц сул болчихоор олон настай ургамал нөгөө хүчрэх үндэстэй байна шүү дээ. Тэр нэг хөрсөө бас тодорхой хэмжээгээр барьж идэг бол нэг нас ургамал горлоод ирэхээр хөрсний барих үндэсний чадвар нь багахгүйдаад бүр илүү хөрсний нөгөө эдэгдлийг төрөсгöd байгаа. Тэгэхээр бид нар гол усны нөөцийн алдагдлахаас бас усаар дамжаад нөгөө хөрсний нөгөө шимт бодисууд маань бас их алдагдаж байна гэдгийг бас анхаарах шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар ирээдүйд энэ хөрсний бүтц маань өөрөө их олон мянган жилийн хэдэн сая жилийн ч юм уу явцад нэг бүүсдэг процесс юм байна л да. Тэгэхээр энэ их хурдан алдагдчихаар бид нар нөгөө их том баялгаал алдаж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бодолцож бид нар нөгөө модал уламжилт мэдлэгээ илүү их сайжруулж ингээ хуучны юм сэргээх те хуучны тэр анхмтуудынхаа тэр өв ухааныг их өвлүүлэн үлдээх. За энэ бас нэг талаа шинжилгээ хийж байгаа юм уу техникийн дэвшил оруулаад ингээд бас хөгжиж байгаа сайн хэлбэр. Гэхдээ энийг бас билүү их бодолцож одоо нөгөө амьдралын хэв хэмжлэгээ бас өөрчлөх шаардлагатай юм уу даа л гэж харж байгаа. Тэгэхээр бид усны нөөцийг аль салбар илүү их ашиглаж байна гэдэг дээр бид нар бас ахаад ярилцах шаардлагатай болж байна гэсэн. Тэгжээж нөгөө зөв төлөвлөхгүй зөвхөн нөгөө харах өнцгөх маань уул уурхай салбар байна гэдэг ч юм байлаа хараад бусад салбаруудын нөгөө ус ашиглалт тэрийг тэнд үзүүлж байгаа нөлөөллийг авч үзэхгүй байх нэргээ бид нар нөгөө зөв төлөвлөж чадахгүй. Тэгэхээр зөв төлөвлөж чадахгүй нэг зөв хамгаалж чадахгүй илүү сөрөг нөлөөллийг үүсгэж байна гэж ойлгох хэрэгтэй гэж миний хувьд бол боддог л да. Тэгээд энэний тулд бол бид нар их ярих шаардлагатай юм дөө. Усны салбарын илүү их ярих шаардлагатай юм уу гэж ойлгож явдаг та. Усны нөөцийг хамгаалах талаар иргэд яг юу хийх ёстой вэ? За тэгэхээр бид нар бас нэг амьдралын хэв маш ихтэй эргээд харах хэрэгтэй юм байна гэж бид хэлсэн шүү дээ. Малчд маань жишээлбэл бэлчээрээ тэр зүй зохистой ашиглалт талын илүү их ойлголттой болмоор байгаа юм. Хоёрдугаар бэлчээрээ зүй зохистой ашиглалтыг бид нар ч гэсэн ярихын өмнө одоо нэг тухайн газар нутгийн ургамлын бүрхөвч ч юм уу те тэгээ газар хөрсний бүтэц за тэгээд усны онцлог гэдэг бүх юмыг судалж энэ судалгаан дээр үндэслэн зөв төлөвлөлт байхгүй бол нэг газар дээр нь буухгүй судалгааны их зөндөө байна л да. Ерөнхийд нь хардаг. Монголчууд чинь нэг нарийн уран их ажигч чар төм юм шиг байгаа. Өвгдээц маань гэтэл сүүлийн үед бол нэг итерхий бид нөгөө тэнд нэг ажиглалт хийх хугацаа маань байгальдах их ойрхон байх хугацаа шүү дээ. Энэ маань байхгүй болоод илүү их нэг технологичоод гар утсанд жишээлбэл цаг зав их бар зарсуулж байгаа холбоотой ч юм уу нөгөө байгаль ихийг харж шинжих энэ ухаан маань байгаль дээр байх хугацаа багтаагаас болоод алдагдаад ирэх үед нөгөө ерхий той маягаар
бидний ойлголт яваад байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол их буруу сөрөг тийм цан үйлүүд илүү дэлгэрж байна л да. Тэгэхээр бид нэр эхний ээлжинд бол нөгөө яг юун дээр алдаад байна, юу зүв байна гэдэг талаараа нэг төрөөс усны нөөцийн нэгдсэн хэмжээний төлөвөөр голын ихэн адаг гэдэг нэг гол усныхан бүх цуглаж ярьж байгаа гэдэг ярих хэрэгтэй гэдэг чиг илүү тийм ойлголттой их түгээн дэлгэрүүлж их сайн нэгдсэн ойлголтод хөрмөр байгаа юм байна. Тэгэх юм бол бид нэг зөв төлөвлөнө гэж үзэж байгаа. За тэний тулд нөгөө бид нар бүх салбарын цуглаж ярилцдаг байх. Энэ менежментийн нэвтрүүлгээр бас манай савгазар одоо ерөнхийдөө усны салбарын бол савгазрын талуудын оролцооны зөвлөл гэж байгуулад за энд нь болохоор бүх салбарын хүмүүс дээрээс нь голын ихэн дунд адаг бүх нөгөө байршлах хүмүүсийн төлөөлөлийг оролцуулаад ярилцдаг юм байгууллагыг бэхжүүлэх гээд ажиллаж байна. Энэ дээр бас Дэлхийн банк гэдэг бол томоохон донор байгууллагууд бол нэлээд сайн хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Тэгэхээр энэ салууд оролцооны зөвлөлийн маань нэг цааш үйл ажиллагаа ингээд цааш сайн бэхжиж өгөхгүй байгаа нь хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг. Яагаад энэ хүмүүсийг цуглуулад нэг дор уулзуулад ярилцуулаад байгаа гэдгийг сайн ойлгохгүй бол бүгдийг захимжуулаад эсвэл энэ хуралдаа нэг хийхгүй байх нь нөгөө хаана юу тулгамдаад байгаа ярилцах боломж олохгүй байгаа. Тэгэхээр нөгөө савгазрын захиргаач юм эсвэл төр засагт яг нөгөө тэр нэг малчны нэг булаг усан дээр тохиолж асуудал хүрж явах хэрэгтэй шүү дээ. Бид нар чинь жишээлбэл манай савгазрын захиргаа 66 км 1000 км квадрат талбай юу 3 аймгийн 17 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн савгазрыг хариуцдаг. Тэгэхээр бүх талбай дээр хурж ажиллах нэг бүх гол улсын дээр хурж ажиллах үнэхээр хэцүү. Бензин шатхууны зардал, томилтын зарлаас ихтэй аюул олон асуудалтай. Хоногийн жилийн 365 хоногт ч амжихааргүй тийм цаг цаанаа явуулсан амжилт. Тэгэхээр тэнд нэг гол болгодоор тохиолдож байгаа асуудлыг тухайн тэнд нутгалж байгаа нутгийн малчин л маш сайн мэдж байгаа ш. Нутгийн иргэд мэдж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн дуу хоолойг нэгтгэн тулд энэ зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх хэрэг зайлшгүй шаардлага байгаа. Зөвлөл дээр нөгөө бүх салбарын хүмүүс төлөөлөл оролцдог учраас нөгөө энэ жилийн дэлхийн усны өдрийн гол нөгөө ураа байгаа нэг тэгшүүртэй хэмжээ тийм. Аль салбарт нь хаана юу дутагдаад байгаа эсвэл хаана юу одоо нэг илүүдээд байгаагаа тэнд зовлон жаргалал ярьсан гэсэн үг. Тэгээд тэрийг тэгш одоо зэгт хойрлох асуудлыг ярьсан гэсэн үг. Тэгэхээр энэ жилийн бас онцлог нь бол талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг чадварлахад чиглэсэн байгаасаа гэж хүсэж байгаа. Тэр талаараа бас төлөвлөлтөө хийж байна. Усны нөөцийг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалт одоо хангалттай байна уу? За их хууль эрх зүй бол шинжлэгдээд амьдрал өөрөө баян учраас тодорхой хэмжээний хууль хугацааны дараа хууль маань шинжлэх шаардлагатай болоод явж байгаа. Гэхдээ хууль шинжлэгдснээс үл хамааран хуулийг нэгдсэн ойлгох гэдэг ойлголт их чухал байгаа. Өөрөөр цагаан дээр хараа бичсэн хуулийг Монгол улс төрөөс нэгдсэн хуультай болсон шүү дээ. Тэгэхээр тэр хуулийн мөр заалтыг хэн байхаас үл шалтгаалаад бүгд нэг ойлголтоор ойлгож явах нь их чухал. Гэтэл сүүлийн үед нэг хуулийн заалтыг олон янзаар тайлбарладаг. Салбар өөр өөрсдөө тайлбарладаг. Эсвэл тэрийг уншсан иргэн хүн болгон өөр өөрөөр тайлбарж ойлгож хэрэглэх гээд байдаг нэг юм ойлголт бол яваад байна. Тэгэхээр бид нэр эхлээд хууль эрх зүйн шинжилгэхээс илүү одоо мөрдөж байгаа хууль эрх зүйгээ хэрхэн зөв одоо дагаж мөрдөх вэ гэдэг асуудал нь их чухал юмудаа гэж харж байгаа. Энэтэй холбоотойгоор бас нэг хууль дээр болсон маргаанууд дээр ажиглаад хахад улсын дээд шүүхийн тайлбар байн гарч явах хэрэгтэй юм билээ хуулийн дээр. Тэгэхээр тэр хуулийн зүйл залтыг яг юу гэж ойлгох вэ гэдэг улсын дээд шүүх эцсийн одоо тайлбарыг өгж байна. Тэрнээс биш хууль чуулган ч юм уу тэргэн болон өөрсдийнхөө үзэл бодлоо унсан нэг амьдралын дурталгаар ч юм уу ойлголтоор өөр тайлбарлаад байх нь бол эргээд нэг хууль эрх зүйг мөрдөж байгаа нь юуг маань илүү нэг юуг болгоод хэврэг болгоод хууль эрх зүйдээ байгаа ч юм шиг ойлголт төрүүлээд байна. Би хууль эрх зүйн орчин нөхцөлхөөс илүү хуулийн хэрэглэх талдаа илүү их анхаарах, хуулийн хэрэглээг одоо иргэд сайн мэддэг байх хэрэгтэй юм шиг байна. Өөрийнхөө амьдралд нөгөө хэрэгтэй хуулиудыг хүн болгон мэдчих шаардлагатай юм уу гэж шаарддаг. Гэтэл ихэнх нь одоо амьдрал дээр гарч байгаа тохиолдлуудыг харахад нөгөө хууль эрх зүйн мэдлэг дутмаг тэр тоо уншиж судлаагүй гэсэн болоод эсвэл уншиж судлахдаа араа буруу ойлголтоор авцснаас болоод энэс болоод алдаад хоорондоо нөгөө хууль эрх зүйн талаас зөрчилдөд
За би энэ буруутгаад байгаа нэг салбар дундаа уялдаа холбоо байхгүй байгаа юм шиг юм асуудал үүсгэлтэй. Тэгэхээр бид нар хууль эрх зүйн шинжилэлт эдэр гэж ярихаас илүү хууль одоо байгаа мөрдөж хууль эрх зүйгээ яаж зөв дагаж мөрдөхөө гэх асуудал нэг чухал байна. Орон нутгийн одоо улс хуримтлуулах нөхөн сэргийг чиглэлд ямар шийдлүүд үр дүнтэй байна вэ? За Монгол орн нэг сум нэг нуур гэх хөдөлгөөн өрнүүлж байна. Монгол улсын санаа хэрэгжүүлэгч агентлаг усны газраас санаачлаад за энэ хүрээнд бол Саудын захиргаад бол ус хуримтлуулах боломжтой газрын байршлын судалгаануудыг бол усны газартай хамтраад хийсэн. За энэтэй сүүлийн орон нутгад бас усын хуримтлуулах нь зөв юм байна. Хөв цөөрөм нуур байгууллагыг санаачлаад хэмжээд энэ орон нутгийн төсвүүдээр бас аймгийн төсвүүдээр хөв барих зураг төсөв хийлгэх. За зарим аймагуд хөв барих төсвийг сайн шийдэж өгч байгаа. За тэнтэй холбоотойгоор бол хөв барих нуур байгуулах хөдөлгөөн бүлэглэн өрнөж байна. Аж ахуйн нэгжүүд бас сүүл үед орж ирж байна. За уул уурхай аж ахуйн нэгжүүд бол өөрсдийнхөө нэг газрын доорх худаг гаргаад газрын доорх усыг тамбрааг хөргөж ирсэн бол нэг усны бодлогоор усны үнийг нэмээд эхлэхээр усны зардал их өндөр мөнгө төлж ирсэнээс гадаргын усыг ашиглая. Хур борооны усыг цуглуулж ашиглая гэдэг энэ ойлголт руу бас явж эхэлж байна л да. Тэгэхээр энэ жил ихэд шиншин компани манай савзрын улс хотын савзрын хэмжээнд хөв байгуулах боломжтой газрын судалгаа эхэлж гэлээ. Алтан дунд оронд Монгол гэдэг компани бас хөв барих газрын судалгаа руу орё гэж байна. Өөрсдөө нэгдүгээр усны нөөцөө хамгаалах гэдэг байна. Хоёрдугаар өөртөө дутгиж байгаа усны нөөцийг арай хямд их усрээс илүү нөгөө боломжтой их усрээс нөхөх гэсэн оролдогод энд бас явуулж байна л да. Тэгэхээр энийг бид нар бол бас усны үнийн бодлого бас олон зүйлээр ингээд дэмжлэг үзүүлээд нийт түвшинд дэлгэрүүлэх хүсэж байна. Энтэй холбоотойгоор малчид гэсэн бас их сонирхоод эхэлж ирлээ. Өөрөөр хэлбэл худаг гарах зардал эсвэл худгийн усны нөөц, гүний усны нөөц онцлогтой газрууд гадаргын усгаа яаж оруулах жижиг тийм ардын хөв байгуулах боломжуудын талаар бас сургалт авах хүсэж эхэлж байна. Хоёрд нь болохоор нөхөн жарлын талаар зүйлийг ярьдаг шүү дээ. За манай Саудын захиргаа бол 2018-нд босон доктортой хамтраад бүх сумдраа сургалт хийж явж ирсэн. Тэгээ хүмүүс бол тэр нойлоо өөрчлөх ёстой гэдэг дараал хүлээлт ихтэй байсан. Тэгээд ингэж өөрчлөх ёстой юм байна гэдэг айгүй гоё сургалтыг хүлээж авсан юм. Амьдрал дээр хэрэгжихгүй бас нэлээд олон жил боллоо л да. Яг л нөгөө шин юм чинь бас өөрчлөлт тийм цаг хугацаа хэрэгтэй гэдэг юм шиг байна. Тэр үед би сургалтын үр дүн шууд гарчихгүй бас юу юугүй айл болоод нойлоо өөрчлөх юм шиг санагдаа сургалт хийсэн чинь өөрчлөлт өгөхгүй бас нэлээд олон жил дараад за энэ бүтэхгүй ч юм уу гэдэг ойлголт байсан чинь түрүү жилээс ингээд айлууд нэлээд өөрчлөлт эхэлж байна. Баян дуун сум 4-5 айл сүүлийн өөр шийдэлтэй л тачаад нойлоо өөрчилж эхлэв. Баян уул сумд бас 3-4 айл өөрчилж эхлэв. Гэтэл Баян уул сумын 3-4 айлаа харсан нэг айлууд энэ жилээс илүү их нойлоо өөрчлөх хөдөлгөөн өрнөх шинжтэй болоод эхэллээ. Тэгээ бид нар дэлхийн усны өдрийг төхөөлөлд бас энэ айлуудаас сурчлах энэ технологи зарим жоо буруу технологи гэж сонгоод байна л да. Мэдээллийн юунд чинь тэр техник технологи зарж байгаа аж ахуйн нэгж бол өөрсдийнхөө технологи манай хамгийн сайн л гэж ярих танд ч байна. Тэгээд рекламыг үзээд ямар нэгэн хацуулт байхгүй ч юм уу эсвэл нөгөө зөвхөн өөрөө олж авч байгаа мэдээллийн сувгийнхаа тэр юунаас болоод сонголтуудыг бас зөв буруу янз бүрийн байдлаар хийх ажил яжшаас энэ дээр нэг төлхөө сурчилсан тийм нэвтрүүлэг юм хий илүү сургалтууд хий гэсэн байдлаар төлөвлөж байгаа. Тэгээд бас Алтан дунд оронд компани гэдэг бас нэг өөр урхан компани бас манай байгууллагт санал тавьчихад байна л да. Баян дуун сумд гол усны нөгөө хамгаалтын бүсд байгаа айл өрхүүд нөхөн жордонгоо өөрчлөөд энэ эко 0 болгол тодорхой хэмжээний санхүүгийн нэмжлэг үзүүлэх гэдэг санал тавьсан. Бид нар бол за 0 өөрчлөлт айл болгонд бол 100% санхүүгийн нэмжлэг үзүүлэх хэрэггүй. Тэгмэл энэ бол тооцоолол болсон. Нөгөө амьдралын хэв маягаас ажиглах гэж байгаа нэг. Хоёрдугаар нөгөө байгальд эко амьдрах гэж байгаа төслийн эрмэлзэл биш үү? Тэгэхээр энийг бид нэр хүчээр мөнгөөр шийдэж эхлүүл энэ маань өөрөө буруу хандлага болж байгаа. Тэгэхээр тэгэхээр тэр хүн нэгэн санхүүгээр зүрээд энэ нөгөө хэв маягаа өөрчилж байгаа бол тодорхой хэмжээнд хэмжлэг үзүүлнэ. За бид нар бол улсын бид 50% хүртэл байж болох юм гэж ярьж байгаа. Гэхдээ өөрчилж өгөхгүй. Өөрийнхөө хөрөнгөөр тэр хүн хийгээд дуусаад тэр гүйцэтгэл үнэхээр сайн байгаад үнэхээр нөгөө стандарт нийцсэн саар тус нөгөө юугаар байгаль нийлүүлж явах юм бол
тэн дээр тодорхой хэмжээний тэр хувиар нь дэмжлэг үзүүлэх гэдэг ч байдлаар юм уу. Урамшууллын нөхцөлийг оруулж ирэх гэдэг байдлаар аж ахуйн нэгж санал тавиад хамтарсан журам боловсруулж байна. Тэгээд энийг бол сум аймгийн иргэдэг хурлаар дамжуулаад бас энэ төрийн бас оролцох хэрэгтэй шүү дээ. Зөвхөн нэг аж ахуйн нэгж иргэн хоёр биш. За манай сав замсрын мэдээж оролцох нь зөв. Өөрөөр орон нутгийн засаглалын нэгж маань бас тодорхой хэмжээний өөрсдийнхөө төсөвдөр бас тодорхой хэмжээний төсөв суулгаад ингэж хамтарсан байдлаар төсөв бүрдүүлээд бүгдээрээ нэг гол усны хөрсний нэг бохирдуулсаад байгаа их усрыг бас багаагаар шийдэх энэ асуудал руу орох сонирхолтой. Тэгээд энэ ажил маань энэ жил дэлхийн усны өдрөө өгтөөд бас төлөвлөлөө эхлүүлж байгаа ажлуудын нэг юм байна. Тэгээд энэ хүн болгон нойлоо өөрчлөх ёстой гэдэг ойлголтыг бол авчглаад энэ хэдэн жилийн турш Монгол Улсын засгийн газар бүх салбарынхаа ярьж штэ эрдэнэс болоо хашаад телевиз орон нутгийн та бүхний одоо хэвлэл мэдээллийн салбарын хэмжүүл маш их баярлалаа гэж хэлмээр байгаа. Яг л энэ ойлголтыг төвөнд дэлгэрүүлэх өөрчлөгчийн хүсэл гаргахын тулд маш олон давтамжтай энэ мэдээлэл явж ээж хүний ухамсарт хүрж ээж нөлөөлж юм байна. Нэг удаагийн сургалтаар нэг удаагийн ярилцлагаар өөрчлөлтгүй юм байна гэж ойлгож хийх бол бас нэлээд тодорхой хугацаа авах хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бас өөрчлөлт гэдэг тэр анхны ойлголт сэтэл маань явсаар гарвал өөрчлөлт эхлэх энэ сэтэл рүү илүү их орж байна. Тэгээ одоо энэ дээр бид нэр нөгөө яаж дэмжих вэ? Яаж энийг бүр илүү олон нийт хүргэх вэ гэдэг талаар бодлогоос ахаад шинжилж тодорхойлох шаардлага гэж энэ шаарч байна. Төсвийн хүртээмж нь хэрэг. Одоо төр засаг оролцоонд хэрэг байгаа юм. За яг манай усны салбар маань хөрхөө төсөв их муутай. Тэгээ сав замсрын захиргаад маань тэрс маа төсөв их муутай. Бид нар чинь түрүүд оны 6 сараас хойш ихэд бензин шатхууны зардал тэг байгаа. Онцлогоос ашиглаад бид нар явж явах ёстой хүмүүс. Манай байгууллага чинь 65,000 км хавдрат талбай хамаардаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сав газрын хэмжээнд хаана асуудал тохиолдсон тэр болгон дээр бид нар хурж очих ёстой байдаг. Тэгэхээр маш их явах шаардлагатай байдаг. Бензинд бас томилтын зарлгүй асуудал хүнд байгаа. Гэхдээ бид нар нөгөө томилтын зарлал бензингүйгээс суухгүй ямар нэгэн байдлаар яваад хүрэх гээл тэгэл өөр ширэнд орж байгаа гэсэн ингээл яваад л байна. Энэ дээр нөгөө түрүү хэлсэн тэгш хүртээмж манай энэ усны нөөцийн нэгдсэн мэдрэмжийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгч нөгөө төрийн байгууллага юм эсвэл байгаль орчны яам, байгаль орчны газар, савцын захиргааны ажил юм шиг иргэд ойлгоод байгаа. Манай салбарын бас нэг тийм ойлголт оруулахаар ажиллаж шиг бас өөртөө хөвлөд өгнөд байгаа. Энэ сав газрын менежментийн төлөвлөгөө гэдэг зүйлийг хэрэгжүүлэгч нь ер нь тэр гол усанд амьдарч байгаа тэр сав газарт амьдарч байгаа хүн болгоны төлөвлөгөө гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм байна. Тэнд байгаа тэр голын эхэнд байгаа юм эсвэл дунд байгаа иргэн тэр булгийн эхийг бохирдуулахгүй байхаас л энэ төлөвлөгөө хэрэгжиж гэж харж байгаа л да. Энэ дээр бас нэг дэлхийн байгууллага хамгаалсан сангийнхны хэрэгжүүлж байгаас нэг хөөрхөн төслүүд байдаг л да. Жишээлбэл дэгдэх хамгаалагч хүүхдүүд гэдэг нэг төсөл байгаа юм. Өөрөөр нэг нуурын зэгсэнд нэг аратан амьтд чон үнэг тэгээ нэг магчин шуудаас өндгөө нэг ангаахаа хамгааж тэнд байгаа шууд ба штэ. Энэ шуудын зэгсийг малаа оруулаад идүүлчихдэг малчд байна. За тэгээд зэгс хэрэггүй ер нь гол усанд бохирдол үүсгдэг гэж ойлгоод хуучин тайрдаг байсан уламжлалын хүртэл буруу ойлголтууд байна. Дээрээс нэг малчтын нохоо маань очиад нэг ангаахаа дэгдэхийг барьчдаг. Тэнгүүт ингээд шууд дайждаг. Энэ олон нэг хэв маягийг эвтийн төр тэр дэгдэх хамгаалж хүүхд төслийн өсөл санаа яваад. Тэр нуурыг тойроод нэг 4 айлууд лэхэд 4 айлын хүүхдүүд тэр шууны ач холбогдол энэ талаар ойлголт өгч байгаа, өөрчлөлт өгч байгаа. Тэгээд дэгдэхийг яаж хамгаалахтай ойлголт өгч байгаа. Тэгэхээр нэг дэвтэр өгөөд за тэр нууранд хаана бүл байгаа, шуудын бүл байгаа, өндөрлөдөг үүр байгааг заагаар өгчгөөт ойр орчинд байгаа шуудынхаа тэр нэг тэмдэглэлийг за тэдэн сарын тэдэнд тэр шууд ирж одоо нэг тэндээ өөрөө туслаа. За тэгээд өндгөллөө тэдэд ангаахаа боллоо, ангаахын тэд гүйж явсан ажил тэгээ малдаа явж хоорондоо ч юм уу ажигдаа ажигласан тэмдэглэлээ тэмдэглэж байна. За тэгээд хамгийн хөөрхөн тэр ангаахаа дэгдэхээ яваад эхлэнгүүт нөгөө ойр орчийнхаа айлуудын нэг нохог бүртгэгдсэн байгаа юм. Нохоогоо уяач гэдэг шаардлагад энэ хүүхдүүд маань тавьдаг юм байна л да. Тэгээ нохоо чинь тэгэхээр ангаахаа очиж том утгаас нь барьчих гээд шүү дээ. Тэгэхээр дэгдэхийг хамгаалахын тулд нохоогоо уяач гэдэг чөлөөр нүүлдэг тэр хиймхэн. Тэгээ нэг зэгс ямар шуудад ямар ач холбогдлыг мэдээд эхлэхээр тийшээ малаа бэлчихгүй байх ч юм ойлголтууд аваад явж байгаа. Энтэй адилхан бид нар бас малчтад бас гол усны ойлголтыг хамгаалах ойлголтыг бас
өгөх төслөлтөрөд ярьж байна л да. Бид нар олон нутгаас ч юм уу аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас сул сум орон нутаг тодорхой мөнгө усгаад донор байгууллагууд олон улсын төрөм төслийн байгууллагуудаас энэ 10 хэдэн жилийн турш булгуудын эрхийг хашилж хамгаалаад яваад байна. Тэгээд энэ хашилж хамгаалж байгаа булгийн эрхийн тэр хашаа хамгаалтын загварыг сайжруулаад яавал байгаль дээлтэй байх вэ гэдэг талаар ингээд загварын өөрчлөлтүүд хийгээл материалын өөрчлөлт хийгээл ингээд янз бүрийн байдлаар туршиж үзээд байна. Тэгээд бид нар нэг зүйлийг харин их дараагийн асуудал болгож ярих шаардлагатай гэдгийг нэлээд жилийн өмнөөс яриад байгаа шинэ маань хэвшил болохгүй байна. За нэг төрсөөс юм ямар нэгэн санхүүжилт болоод нэг булгийн эрхийг хашааж хамгаалж тэгээд энэ булгийн усыг мал услаад мал аж ахуй хөгжүүлээд эдийн засгийн тодорхой ашиг хүртээд амьдарч байгаа тэр малчид өөртөө цаашдаа хамгаалж явах ойлголтын талаар ойлголт их багтаа байна. Өө булгийн хашаа эвдэрч эхлэв. Бид нар ч жишээлбэл манай Савтрын хэмжээ 360 хэдэн булаг байлаа гэхэд жилдээ 2 3 юм 4 5 10 булгийн санхүүжилт болоод ингээд жишээлбэл хашаалах ажил хийж байгаа. Бүгдийн 100 хашаалж хамгаалж дуусна гэвэл их олон жил олон сая хэдэн тэрбум ч юм санхүүжилт хэрэгтэй нөхөр ажил болчиход байгаа. Тэнд нэгэнт булгийн эхийн тэнд нутаглаад мад аж ахуйгаа услаад их усртад найдвартай их усртад тэгээд эдийн засгийн тэндээс дагаад амьдралын бишин сайжирж байгаа шүү дээ. Энэ хүрээндээ би энэ бэлчээрийг хамгаалах хэрэгтэй, энэ гол усыг хамгаалах хэрэгтэй гэдэг ойлголтод төрөөд өөртөөхөө малын хашаа хорог сайжруулад одоо малынхаа хамгаалтыг сайжруулж байгаа адилхан тэр малынхаа бэлчээрийг хамгаалах энэ ойлголт аюу ихсэн ойлгож өгчээж за шинээр булаа ус хашаалах нэгдэж хашаалдаг байх. Эсвэл за ямар нэгэн их усраас хашаалсан булгийн тэр хашаа хамгаалтыг эвдрэхэд нь гэмтэгт нь очиад нэг сайжруулад олон жил авч явах энэ ойлголтыг мачтай төрүүлэхийн тулд бид нэр яриад л байна. Гэхдээ бас энэ нь тодорхой хэмжээнд нэг бүр анх бол маш их хэсгүүдийг энэ бол зөвхөн манай байгууллага танай байгууллагын асуудал юм шиг ойлгож байсан бол араа өөрөөр ойлгох эхэлж болж байна. Бас нэг төрөө хэлжээс нэг олон одоогийн давтамжтай яриа олон жилийн бас хөдөлмөр орж иж энэ хүний нэг цан төрх хэв шинжний үдэд бодол өөрчлөх хэрэгтэй байна л да. Тиймээс нэг удаагийнхаар өөрчлөгдөх. Тэгээ энэ дэвэл маш их хөрөнгө шаардлагатай байгаа. Тэгээ энэ дээр төр засаг маань бас ойлгож манай салбарын онцлогуудыг ойлгож урт удаан хугацааны тийм төлөвлөлттэй санхүүжилтүүл гаргах шаардлагатай гэж ойлгож байна. Нэг удаагийн санхүүжилт өгчөөд үр дүн хүлээгээд байдаг. Мэдээж энэ үр дүн байшин барьдаг шиг шууд босчдаггүй юм байна л манай салбарын онцлог нь. Тэгэхээр бид нар ч гэсэн өөртөө бол нэг удаагийн сургалтаар бүх юм өөрчилчих гээд байсан бол үгүй юм байна. Байнга ярьж явах хэрэгтэй, байнга сургалт хийж явах хэрэгтэй юм байна. Тэгэд энийг өөрчилж байгаа хүмүүсээ илүү их сайн туршлага ярьж явах хэрэгтэй юм байна. Дэлхийн усны өдрийг энэ жилийн одоо онон улсын сав газрын хүрээнд одоо яаж онцолж, ямар ажил төлөвлөж байна? Түрүү хэлсэн нөгөө тэгш өвдөмжийг ярихын тулд бүх салбар дундын дуу хоолой их чухал юм байна. Тэгэхээр энийг өрхийн тулд талуудын оролцооны зөвлөлтөөр илүү түшгэлж ажиллая гэсэн төлөвлөлт явж байгаа. Хоёрдугаар нэгэнт манай сав газрын захиргаа өөрөө энэ 65,000 км хавдраад 3 аймгийн 17 сумын нутагт хүрт ажиллаж чадахгүйгээс хойш тэр ойлголтыг хүн болгонд энэ дуу хоолойг хүргэхийн тулд илүү их одоо нэг ярих шаардлагатай. Гэхдээ нэг сав газрын захиргааны мэргэжлийн хэдхэн хүн ярих биш. Сав газрын хэмжээнд амьдарч байгаа бүх хүмүүс ярих ёстой. Гэхдээ бид нар энийг ярихын тулд ямар нэг өөрчлөлт хийхин тулд энэ өөрчлөлт хийгээд байгаа нэг сайн жишээнүүд байна шүү дээ. Тийм ойлгосон өөрчлөсөн айлууд байна. За Нориглон суманд тэр хавийн малчт нь нийлж байгаа нэг булгийн ихийг хашаалтсан жишээнүүд байгаа. Тэгээд эднийг идэв сурчилж тэр хүмүүсийг яриулъя. За тэгээд энэ хүмүүс ингэж өөрчлөөд ямар үр дүнд хүрсэн юм бэ? Өр өгөөж нь яаж хүртэж байгаа юм бэ гэдэг их яриа. Тэгжээж хүмүүсийн одоо нэг 17 сумын нийтийн иргэд маань ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхээр бүгдээр л ярьдаг байхын тулд энэ жилийн тэгшүүртэй юм гэдэг ойлголтыг тэгж л одоо төвийн дэлгэрүүлээ гэж байдлаар төлөвлөгөө гаргаад явж байна. Тэгээд энд маань бас Цэнгэл ус байгалийн нийт хамгаалах төвийнхэн бас танай сайтынхан бас дэмжлэг үзүүлээд өнөөдөр ярилцсан болсон баяртай байна. Тэгээд энэ бас ажил дэлгэрүүлэх усны өдрийн хугацаа ажлын маань эхлэл болж байна гэж ойлгож байна. За баярлалаа. За баярлалаа.